Лохузын онч үгнээс ямар ч хүнд их баг бэрхшээл заавал тохиолддог. Бэрхшээл бол хөгжиж дэвшхийн суурь юм. Зовлон үзээгүй хүн жаргалын амтыг мэдрэхгүй. Даван туулж болохгүй бэрхшээл гэж байдаггүй. Бэрхшээлийг даван туулснаар хүн улам их хүмүүжин, ухаажин, мэдлэгтэй болно. Ажил хөдөлмөр хий, хүсэл эрмэлзэлтэй болж баярлаж зоригчдөг юм аа. Бүх хүнд жижигхэн ухаан байдаг боловч хүн түүнийгээ хэр зэрэг дайчилж чадсанаас бүх амьдрал хамаарна. Өөрөөсөө их хүнтэй нөхөрлөж бай. Өөрөөсөө ах хүнтэй нөхөрлөж бай. Тэр хүн бол чиний хийх гэж байгаа алдаагаа өөрийнх нь биеэр үзчихсэн байдаг шүү. Хүүний амьдрал бол сайнч, мууч өнгөрдөг нэг турш урт биш зүйл. Харин эх орн бол мөнхийн учраас эх орны төлөө хүмүүр шаналж явах ёстой. Том ажил гэлтгүй ямар ч ажлыг үнэнч зүтгэлтэй сайн хийвэл тэр ажил чамайг нэр хүндтэй олон түмэнтэй болгож өгнө. Мөнгө олох бүхэл боломж хот хөдөөд үргэлж байдаг. Ганцхан хөдөлмөрлөх хэрэгтэй. Ямар ч хүн шудраг бөгөөд хөдөлмөрлөж байвал тэр зөв хүн юм. Үнэн байвал үнэнг заавал ялдаг. Энд зөвхөн цаг хугацааны л асуудал байдаг учраас хүн итгэлээ алдаж болохгүй. Хүн сансандаа хүрч чадахгүй, мөрөөдлөө биелүүлж чадахгүй, цухалдаж, гунж, гутарч байгаа явдал бол хүн юмыг дутуу ойлгож хийж чадахгүй байгаатай холбоотой. Хүний амьдралын утга учир идэж ууж өмсөж зүүхтэй биш, ямар нэгэн юм бүтээж үр хүүхдээ нийгэмд байр суурийг нь эзлүүлэх явдал юм. Хүн бол амьд байгалийн хамгийн дээд хэлбэр учраас хүн нийгэмд их бага ямар нэгэн зүйлийг бүтээж үлдээх учиртай. Амьдралыг таньсан хүний үг номноос та бүхэнд уншиж танилцууллаа. Мистер Т байлаа. Баярлалаа.